Замын үд дэх гайлын газар үзүүлж байна. Орос улманы улсад үйлдвэрлэсэн ISBA маркийн ачааны автомашин чингэлэг шалгах рентген тоног төхөөрөмж. Тээврийн хэрэгсэл 5-аас 15 км/цагийн хурдтайгаар рентген тоног төхөөрөмжөөр явж өнгөрөхөд сканер дах бөгөөд жолооч болон тээврийн хэрэгсэлд хүндрэл багтай, түргэн шуурхай уншдаг онцлогтой. Рентген тоног төхөөрөмж нь өдөрт дунджаар орох хэсэгт 450-аас 550 тээврийн хэрэгсэл, гарах хэсэгт 350-аас 450 тээврийн хэрэгслийг уншуулан дүрс, зургийг боловсруулж, зурагт анализ, тэмдэглэгээ хийн, гайлын хяналт шалгалтад ашиглаж байна. Рентген тоног төхөөрөмжийн цацрагийн тунгийн чадлын хэмжилтийн дүн нь Монгол улсын аж үйлдвэр, эрдэс баялын яамны, улсын ахлах байцаагчийн дүгнэлт, хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лабораторийн, цацрагийн хяналтын лабораторийн хэмжилтийн дүнгээр Монгол улсын цацрагийн аюулгүй нормын 5-3 дахь заалт хүн амын хувьд авч болох цацрагийн тунгийн хязгаар 1 микро зэвэрт жилээс 10 дахин бага байна.